Зарим өдөр бол нэр үнэхээр бүр даун болцсон те бүр хамгийн ингээд доод зэгтээ хүрсэн байгаа юм шиг мэдрэмжүүд ингэж бидэрт төрж идэг. За тэгтэл өмнөх өдрүүдэд нь зүгээр байснаа гинтл тийм мэдрэмжүүд төрөөд байдаг. Тэгээ тийм өдрүүд дээр яаж өөрийгөө өөрийнхөө энергийг зөөллөөд ингээд авч яваад буцаад хэвэнд нь оруулахаа бүр доош нь оруулахгүйгээр буцаагаад доош унж байгаа энергийг яаж дээш нь гаргах байдлаар доктортой өсгөө доктортой сайн байлгаад явах боломжтой вэ гэдэг тухай өөрийнхөө туршлагаас хуваалцъя. Сайн байцгаана уу? Та бүхэн залаар зэтүүв суугийн шинэхэн бичлэгийг хүлээн үзэхэд бэлэн боллоо. За тэгээ өнөөдрийнхөө сэдвээр би ямар ч энергигүй болчихлоо гэдэг ийм сэдвээр ярих болно. За тэгээд энерги бол энергийнхаа хуулийн дагуу тэгээ vibration-ы хуулийнхаа дагуу энерги бол үргэлж дээшээ доошоо гэсэн юм хэлбэлцэлтэй явж идэг. Ерөөсө дандаа юм тэгшхэн сайн байна ч юм уу тэгшхэн доошоо муу байна ч гэдэг юм уу тийм зүйл бол байдаггүй. Тийм учраас нарийн учрыг нь мэдчих байсан ч хамаагүйгээр бид нар бол зарим өдөр бол үнэхээр даун болдог. Үнэхээр ямар ч энергигүй болдог. За тэгээд миний хувьд ч гэсэн тиймэрхүү өдрүүд байдаг. За тэгээд тийм өдрүүддээ яаж буцаад энерги дээш нь татах уу тийм өдрүүдийг ер нь хэрхэн өнгөрөөх талаар энэхүү бичлэгтэр. За тэгээд зарим өдөр бол нэр үнэхээр бүр даун болцсон бүр хамгийн доод зэгтээ хүрсэн байгаа юм шиг мэдрэмжүүд бидэрт төрж идэг. За тэгтэл өмнөх өдрүүдэд нь зүгээр байснаа гинтл тийм мэдрэмжүүд төрөөд байдаг. Тэгээд тийм өдрүүд дээр яаж өөрийгөө өөрийнхөө энергийг митигейт хийгээд зөөллөөд авч яваад буцаад хэвэнд нь оруулахаа бүр доош нь оруулахгүйгээр буцаагаад доош унж байгаа энергийг яаж дээш нь гаргах байдлаар доктортой өсгөө доктортой сайн байлгаад явах боломжтой вэ гэдэг тухай өөрийнхөө туршлагаас хуваалцъя. YouTube сувгийн ивэнттэй VIP English speaking. За тэгээ хэдийгээр би бас манифестуудыг нэлээд судалдаг, бясалгал хийдэг, тийм ч гэсэн бас зарим өдрүүдэд бол надад бол үнэхээр ийм даун болох өдрүүд байдаг. За тэр нь мэдээж олон зүйлсүүдээс шалтгаална, ажлаас болж болно. За тэгээд стресстэй маш олон стрессүүдээс болж болно. За тэгэл ажил хүүхэд хамаг зүйлсүүд маань зэрэгцээд ээж болно. За тэгээд удаан бодож исэн зүйлсүүдийн маань үр дүн яг бодсноор гарч өгөхгүй байж болно. За тэгэл нийгмийн бусад хүмүүсийн оролцоотой байдлаар ч юм уу ерөөхдөө зарим өдрүүд бол үнэхээр даун болох үед байдаг. За тэгээд тэр үедээ юу гэж боддог вэ гэхлээр өөрийгөө яг хөндлөнгөөс ашиглаад за би яг миний энерги амар доош унаад байна. Миний сэтгэл санааг болохгүй болж эхэлж байна. Би өнөөдөр маш юм готронг байна. Дээрэс нь би өнөөдөр маш ядралттай байна. Юу ч хийх сонирхолгүй байна. Өнөөдөр надаас ямар ч зүйл гараас гарахгүй байна. За эсвэл би өнөөдөр маш юм л болвол цухалдаад уурлах гад байна гэдгээ хөндлөнгөөс өөрийгөө харж эхлээд мэдэх хэрэгтэй. За тэгээд яадгүй би ч хүн учраас үргэлж нэгэн хэвэнд сайхан байна. Өдөр болго аз жаргалтай, өдөр болго маш гоё өнгөрөн гэж бол байхгүй. Тэгэхээр надад энергийн хувьд нэлээд энергийн би алдагдалд орцсон байгаа юм байна гэдгээ олж хараад тэгээд өөртөө нэгдүгээрт зөөлхөн хандах хэрэгтэй. Тэгээд тийм байхад нь улам өөрийгөө шахаал. Тэгэл чи ямар амар арчаагүй ямар готронгын тэгэл тэр хүмүүсийг хар өөрийгөө байж байгаа царайг хар гэл өөрөө өөртөөгөө дахиад тэмцэлдээд яг тэр тэртээ тэрэнгүү даун болцсон тэртээ тэрэнгүү бүр гутарцсан ядарсан байх дээр нь нэмэл өөрийгөө бүр улам шахаал авах юм бол тэр энерги чинь доошоо унсан үедээ улам доошоо унаа дахиад доошоо унсан нь доошоогоо унаа яваад байна гэсэн. Тэгэхээр нэгэнт доошоо унжааг нь буцаагаад дээшлүүлэх хэрэгтэй. Арай дээшлүүлээд тэгээд тэр нь дахиад дараагийн дээшлээд буцаа хэвэндээ орох хэрэгтэй. Болохоор яг тэр хэвэндээ орох замналт нь өөртөө туслах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр өөртөө тусалдаг бяцхан хэдэн аргуудаа таатай хуваалцъя. За нэг дэх арга бол тийм өдрүүддээ ерөөсөө тийм янз бүрийн подкастууд бичлэгүүд энэ төр үзэхгүй. За тэр нь ямар бичлэгүүд вэ гэхлээр тийм миний амжилтын нууц.
За шилдэг SEO-гийн 5 шинж чанар ч юм уу те. За эсвэл одоо миний одоо гадаадд тэтгэлэг авсан амжилтын маань нууц энэ төр гэсэн нэг тиймэрхүү тийм амжилт нууц энэ төр гэсэн те. Тиймэрхүү одоо тим бичлэгүүдийг, тим подкастуудыг тэр өдрөө бол ерөөсөө сонсоод хэрэггүй. За тэрийг сонсснороо танд одоо туслалцаа болоод таныг ингээл мотивацжуулаад таны тэр даун болсон сэтгэл зүгч өргөн гэхээсээ илүү энэ бол буцаагаад бүр доош унгаад. За тэр өөрийнхөө байж байгаа байдлыг хар. Энэ хүмүүс чи юм ундаг юм байна. Энэ чи одоо ингээд захирал юм байна штэ. Чи тэгэхэд энд юу хийж байгаа юм бэ гэл ингээл те. Тэр хүн ингээд ийм сургуулийн тэтгэлэг авсан байхад чи өнөөдөр энд ингээд ядраад ижин гэл ингээд улам нөгөө дотор өөрийгөө дараад ингээд доош нь ингээд чихэд байдаг. Тэгэхээр тиймэрхүү бичлэгүүдийг бол үзэж болно. Гэхдээ тэр ямар үед үзэх вэ гэхээр өөрийгөө маш одоо тийм бүтээмжтэй байгаа. Тэгээ энергич өндөр байх үедээ тийм бичлэгүүдийг үзэх юм бол илүү одоо урам зориг авдаг юм уу, илүү шин санаа авдаг юм уу тэгээд явна. Харин өөрөө сэтгэл санаа чинь доош орсон байхад тийм амжилт гэсэн бичлэг бол ерөөс үзээд хэрэггүй. Тэгэхээр тиймэрхүү эго суурьтай тийм одоо амжилтын тухай ярьсан тийм одоо тухай тийм бичлэгүүдийг бол тэр өдөр бол үзээд хэрэггүй. За харин түүний оронд ямар бичлэг үзэх вэ гэхлээр яг юм ямар ч амжилт ярьдгүйгээр яг тийм оригинал одоо ингээд зүгээр л хүн өөрийнхөө тухай ярьж байгаа ч юм уу те эсвэл юм сэтгэл зүйн байдлынхаа тухай ярьдаг ч юм уу эсвэл өөрийнхөө өмнө туулж исэн одоо ингээд хэцүү үеүүдэд давж гарсан яаж одоо фейлд хийжсэн үеэд давж гарсан ч гэдэм үү нэг тийм яг юм бодит амьдрал дээр зүгээр л болоод өнгөрсөн зүйлийг ярьсан юм зөөлхөн яриа бичлэг ч юм уу те тиймэрхүү одоо зүйлсүүдийг үзэх юм бол илүү нэмэртэй байдаг гэсэн үг. Тэгэх юм бол тэнд бас хүн адилхан л одоо ингээд сэтгэлээр унд юм байна те. Гэтэ тэрийг ингэж давж гардыг байна. Зүгээр амьдрал заавал нэг тийм амжилт гэдэг нэг юм матриксийн тавьж өгсөн цензурээр бид нар тэрэнд ингэж өөрийгөө шахаж шаардаж ингэж явах албагүй. Ер нь өдөр болгон хүн тийм өндөр бүтээмжтэй одоо тийм галзуу байх шаардлагагүй. За тэгээ ер нь хүн болгон ер нь бол мянган хүнтэй компани захирал болох шаардлагагүй. Хүн болгон бас яг юм оффист ажиллахаар зориулагдсан хүмүүс биш байдаг. Энтергээд ер нь ингээд дэлхий дээр олон төрлийн хүмүүс байдаг. Тэр болгоныг яг л амьдралыг байгаагаар нь хүлээж авах тухай, яг л энэ одоо цагаа яг гоё одоогоор нь мэдэрч байгаа тухай ч юм уу тийм нэг юм зөөлөн яриатай бичлэг энэ төр үзэх юм бол илүү нэмэртэй. Тэрнтэйгээ ингээд нөгөө өөрийнхөө сэтгэл санааг хуваалцж байгаа байдлаар нэг л одоо тийм гоё тайвшраад ирнэ гэсэн үг. Тэр нь өөрөө тань терапи болох боломжтой гэсэн үг байгаа. За хоёр дахь арга бол гэртээ байх хэрэгтэй. Гэртээ ирэх хэрэгтэй. Хэрвээ ажил дээрээ байж байгаа ч юм уу тийм байх юм бол үнэхээр та даун болоод байгаа бол тэр үед бол танаас ямарч бүтээмж угаасаа гарахгүй. За тэр хийжсэн зүйлсүүдээ та өөрөө ингэж одоо дотроосоо ингэж ундруулж хийхгүйгээр одоо бүр юм даун болсон байгаа юм чинь та дандаа өөрийгөө хүчилж хийлгэж байгаа гэсэн үг. Хүчээр тэрийг хийлгэж байгаа. Тэгэхээр хүчилж хийсэн юм болгон дээр бол дахиад засвар орох нь бол одоо тодорхой байдаг учраас тэрийг бол аль болох хэрэг боломжтой бол ажлаасаа пауз аваад, ажлаасаа чөлөө аваад гэртээ ирэх хэрэгтэй. Гэртээ ирээд түр амрах хэрэгтэй. 1 юм уу 2 хоног амарчаад энергээд ирсгүүлээд буцаагаад мушгой бүтээмжтэй болоод очих боломжтой байгаа. Тэгэхээр гэртээ ирэх хэрэгтэй. За гэртээ ирсэн бол 2 зүйлийг заавал хийх хэрэгтэй гэж зөвлөе. За эхнийх нь бол мэдээж маш их ядарсан байгаа бол бүр ингээд юун дахиж нэмж юм хийхтэй тийм байхгүй энерги нь бүр 0 затсан байгаа бол зүгээр л бүх юм хаяад хөшгөнүүдэд хаагаад унтах хэрэгтэй. За тэр гэр орон мухай хамар шамаагүй эхлээ унтах хэрэгтэй. За унтахад бол нэг 2-3 цаг бол баг максимум хангалттай. 2-3 цагийн дараа гэхэд та бол энерги бүрэн гоё ингээд нөхөөд аваад ирчин. За энерги бүрэн нөхцсөний дараах тэр амьдралаа хүлээж авч байгаа байдал, тэр өдрөө хүлээж авч байгаа байдал, тухайн одоо юмсад хандж байгаа хандлага шин бүр ингээд шал өөр бүр ингээд 180 градус өөрлөлдсөн байна. Энергийн дутагдлалд ороод ядарсан хүнд бол бүх зүйл амар ядаргаатай, стресстэй, бүх зүйл таны эсрэг байгаа юм шиг санагдана. Анцаа таны 3 цаг унтцсны дараа бол бүх зүйл ингээд аргалж болохоор юм шиг, шийдлийг олж болохоор юм шиг, юмс тийм амар биш байгаа юм шиг тийм маш хөнгөн болж ирдэг. Тэгэхээр ерөөсө 3 цагийн наан цаана байгаа асуудал байхгүй. Тийм учраас хамгийн дөрүүлээд хэрвээ бүр ямар ч энерги байгаа бол унтах хэрэгтэй. Таныг нэг 3 цаг унтлаа гэд
одоо ингээд юмс бүр болохоо байгаа таны амьдрал сүрээд таны ажил сүрээд танаа одоо ажилдаг компани сүрээд ах юм ямар ч тийм юм байхгүй амьдрал бол яг хэвэндээ л ингээд үргэлжилж явах болно. Тэгэхдээ таны одоо хандлага бол маш өөр байх болно. Тухайн өдрөөс ч гадна тэрний дараагийн өдөрт хүртэл маш нөлөөтэй байдаг юм аа. Ядарсан ч ихтэй дараагийн өдөр лүгээ ороод ядраал даун болсон ч ихтэй нөгөөдгөө одоо ингээд recovery хийгээд эдгэж чадахгүйгээр дараагийн өдрөө орох юм бол дахиад бүр даун болол ингээд доош нь явчихдаг учраас амралтаа авах хэрэгтэй. 2-3 цагийн унтах хэрэгтэй гэсэн. За хэрвээ нойрны асуудал байхгүй, нойр бол окей. За өнгөрсөн шөнө унтаж мандцсан те. Тэгээд нойр хүрээгүй ах юм бол гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Гэрийн цэвэрлэгээ бол хамгийн шилдэг терапи байх болно. Таны одоо сэтгэл санаа даун болцсон байгаа дээр гэр орчин чинь бохир замбраагүй байх юм бол тэр чин бүр ингээд стресстүүлээд бүр амар болох нь гэсэн. Тэгээд тэрийгэ цэвэрлж чадахгүйгээр маргааш өдөртөөгөө золгоо авчих юм бол дахиад ингээд бүр доош унаа авчдаг учраас сайхан гэрээ цэвэрлэх хэрэгтэй. За тэгтээ тэрийгэ ингээд дахиад хүчилж цэвэрлэхгүйгээр айгуу гоё enjoyж цэвэрлэнэ. Ингээд хин нэг нь таныг одоо хий гэж хэлгээд байгаа ч юм эсвэл та өөрийгөө шийтгэж хийлгээд байгаа биш. Зүгээр л ингээд маш гоё юм одоо баяр үйл явдал болох гээд гэрээ цэвэрлж байгаа ч юм шиг те. Эсвэл нэг гоё шинэ жил болох гээд гэрээ цэвэрлж байгаа ч юм шиг нэг л тийм өөртөө бэлэг барьж байгаа ч юм шиг нэг тийм хөнгөн хүлээж аваад гэрээ цэвэрлэх хэрэгтэй. За тэгтээ гоё дуу тавиад те. Өөрийнхөө дуртай дууг тавьж ангуудаа ерөөсөө тэгж аймаар яарч марч зүдрэхгүйгээр ингээд зөөлхөн ингээд гоё гэрээ цэвэрлээд те. Тэгээ яг үндэ ингээд бүр тийм амар их цэвэрлэгээ бившил бол нэг цаг 30 минутад бол гэрээ бол гоё цэвэрлээд ингээд тавьчихна. Тэгэд ингээд цэвэрхэн гэртээ босныхаа дараа ингээд гэрээ хараад ингээд гоё цай уугаад, кофе уугаад ч юм уу ингээд бодоод эхлэх үед таны хандлага шал өөр болсон байх болно. Тэгээ ер нь одоо гэр орчны цэвэр байдал бол бидний энергит бол бүр 100% нөлөөлдөг. Энэ юм бохир орчинд хүний энерги өндөр байна гэж юусоо бол байдаггүй. Ерөнхийдөө тэр хүн амжилтгүй байх юм уу, сэтгэл санаа доошоо орсон байд юм уу, ер нь л амьдралд нь болж бүтггүй зүйл их байх тусмаа гэр орчин дээр асуудалтай, гэр орчин бохир байх те. Гэр орчин өөрөө энергийн хувьд маш бохирдолтой байх үед хүний бодит амьдрал дээр бас тийм болох одоо магадлал өндөр байдаг. Тийм учраас гэрээ цэвэрлэх нэ. За гэрээ цэвэрлэхдээ бас хид хідэн одоо газрыг бол одоо маш сайн анхаарч авах хэрэгтэй. Тэр нь зөвхөн тухайн өдрөөч биш, ер нь л гэрийнхаа тэр хэсгүүдэд маш их анхаарч авах хэрэгтэй гэсэн. За нэгдүгээрх нь болохоор үүдний хэсэг, гутал хийдэг хэсэг, гутлаа тавьдаг хэсэг, хаалга те хаалганы дотор гадна хэсэг. За тэг үүдний шкаф, ер нь л үүдний орчинд чинь хэрэг замбраагүй байна. Үүдний хэсэг чинь хэрэг гоё цэвэрхэн байна гэдэг нь эд мөнгө тал дээр бас айлд бас маш чухал нөлөөтэй байдаг юм лээ. Азийн орнуудын одоо хүмүүсийн үздгээр бол гэр бол одоо эд мөнгөтэй маш шууд холбоотой гэж үздэг. Ерөнхийдөө хүний одоо тухайн гэрийн энерги бол үүднээс эхэлж байгаа тий. Одоо өөдлөх айл үүднээсээ гэж ярьдаг ч гэсэн маш учиртай байдаг. Тийм учраас хаалга нь бас их бохир байж болох. Хаалгынхаа хоёр талыг за тэгэл үүднийхээ орчмуудыг бүгдийг айл болох цэвэр, цэнцгэр, цэлгэр одоо илүү дутуу навширсан юм байхгүй тий. Тоостой, моостой тийм юм би гутал мутал ингээл овоолцсон тийм байхгүй. Ер нь хэрэгцээгүй бүх юм хүнд өгөөд үүднийхээ хэсгийг маш гоё цэвэрхэн байлгах хэрэгтэй. За тэгээд үүдэндээ орж ирэнгүүтээ ирвэ боломжтой шууд юм цэцэг тавиул гоё харагддаг. Цэвэрхэн гэрт орж ирэнгүүт нь өөдөөс нь юм ямар нэгэн цэцэг байхаар тухайн айлын энерги бол ингээд үүд хэсгээс эхлээд маш гоё болж ихэрддэг байх нэ. За тэгээд хоёр дахь чухал хэсэг бол нойлын өрөө байгаа. За тэгээд нойлын өрөө бол бас л одоо Азийн орнуудад, Хятадд, Солонгос, Японд ч гэсэн тий үйлчлэгээний газрууд бол ингээ орлоготой байхын тулд нойлоо цэвэрлэдэгтэй адилхан айл гэр ч гэсэн санхүүгийн хувьд сайн байхыг хүсэж байгаа бол эд одоо мөнгө орлоготой хангалуун байгаад одоо үргэлж юм орлого нь орж ирээлээдэг тийм гоё байхыг хүсэж байгаа болвол гэрийнхаа нойлыг маш сайн цэвэрлж явах хэрэгтэй. 7 хоногт 2-3 удаа нойлол ер нь бол цэмцэдэл цэвэрхэн байлгаад байх юм бол ер нь одоо их болно. Тэнд бол маш одоо энергийн хувьд маш чухал одоо тийм орчин байдаг. Тэгэхээр нойлын бүх зүйл гэсэн үг толин одоо ванн тэ жорлон шална гэх мэтчил нойлоо маш гоё цэвэрхэн байлгаад байх юм бол тэр гэрийн энерги тэр чигтээ ерөөхдөө маш гоё цэвэрхэн байх боломжтой байдаг бахнаа. За тэгээ мэдээж 3 дахь хэсэг нь бол галтгоо. За тэгээд хоолны ширээ гэх мэт читэн зүйл байгаа. Тэгээд нэмэлтээр хэлэх юм бол бас хөрөгчин доторх нь бас аюул чухал
тооцогддөг юм байлээ. Хүрэгчин доторх нь өөрөө одоо тийм муудсан юм энэ ихтэй чигтсэн ингээл одоо янз бүрийн юмны шүүс мэс гож мэдсэн ч юм уу нэг тиймэрхүү байх тусам тухайн айлын энерги бол ингээд дагаад бас мууддаг те эд баялгийнх нь одоо урсгалч гэсэн хаагддаг гэж Азийн орнуудад үздэг юм байлээ. Тэгэхээр та хэд бас тэрэн дээр анхаарал үзээрэй гэдгийг зөвлөё. За тэгэхэд сэтгэл санаа маань даун болоод гэрээ цэвэрлэл гэжсэн сүүл рүүгээ бүр юм гэрийн одоо нэг хөрөгч өнтер хүртэл яриа авчлаа. Гэхдээ яг хэрэгтэй байж магадгүй. За тэгээ гэрээ цэвэрлэх юм бол мэдээж өөрийнхөө энергийг бас өсгөхөд маш чухал байх нэ. За энэ бол 3 дахь арга нь байсан. За тэгээ 4 дахь арга нь бол одоо өөртөө маш зөөлхөн хандаад зарим болохгүй байгаа зүйлсээ зүгээр ингээд аясаар нь ингээд орхичих хэрэгтэй. ертөнцөө даатгаад болох юм болдгороо болно биз гэж бодоод нэг тэгж амар санаа зовоод зуураад байхгүйгээр зүгээр л ингээд орхичих хэрэгтэй. Тэгээд одоо жишээлбэл ингээд хуваараа бизнес эрхэлдэг ч юм уу одоо над чиг ингээд хүн байлаа гэж бодоход ингээд ямар нэгэн зүйлс нь яг ингээ ажил нь ингээ бодсноор нь болохгүй болохоор тэрнтэйгээ бүр ингээ зуралдаал ингээл бүр яагаад болохгүй байна яагаад ингээд ийм хүмүүс орж ирэхгүй байна яагаад борлуулалт гарахгүй байна гэл ингээл бүр зуураад бах тусмаа тэр нь ингээд бүр хаагдаад байдаг тийм учраас өөрийнхөө хийх юмнуудаа хийчихсэн бол тэгэл ингээл зүгээр гоё хурцлагыг нээж өгөөд тэр ертөнцөөс одоо чамд зориулсан тэр зүйлсүүд нээж өгөөл тэгэл ингээл орхичих хэрэгтэй тэгэл одоо ингээд өөртөө зөөлхөн хандаал, өөрийнхөө дуртай зүйлийг хийгээл, гэр орчноо цэвэрлээл, тэ өөрийгөө амраагаал, өөрийнхөө энерги төвшнөө ингээд дээшлүүлээд ирэнгүүт нөгөө бүтггүй байсан юмнууд чи аяандаа ингээд гой бүтэж эхэлдэг. Та өөрөө зуурцсан, тэмцсэн, зүтгэцсэн одоо ингээд адгаад ингээд байх тусам танд орж ирэх зүйлсүүдийнхээ үд хаалгуудыг бүгдийг ингээд хаачдсан билээ. Тийм учраас зүгээр зарим зүйлсийг зүгээр л окей гэж орхиол орхичих хэрэгтэй юм байлээ. За тэр зүйлийг би бас өөртөө нэлээд суулгаж байгаа. Зарим болох байгаа зүйлсүүдээ бол за яах вэ гэдэг ингээ орхичихлоор болоод ихэддэг нэг тийм сонин зөв тогтол бас байгаа. За тэгээд өнөөдөр та хэдтэй зориулсан жижигхэн яриа маань шууд бичигдээд та хэдтэй хөрлөө. Тэгээд өнөөдөр шууд YouTube дээр маань орох байх гэж бодож байна. Тэгээд иймэрхүү жижигхэн яриа бас зарим хүмүүст бас хэрэгтэй байж магадгүй гэж бодож байна. За тэгээд та хэд маань өөрсдөө сэтгэлээ доор комментаар бичээд үлдээгээрэй. Миний бичлэгүүдийг үзэх дуртай бол subscribe тавьчаад дарахаа битэн мартаарай мөн Zol Arts official гэсэн манай Instagram хаягийг дахаа битэн мартаарай. За ингээд дараагийн бичлэгээр иргэн олзъя баяртай.